11-р бүлэг. Сатаны тусгай оролдлого. Надад харуулсан нь бид бүх талаасаа сэрэмжтэй байж, сатаны залмих, арга ухааныг тууштай эсэргүүцэх ёстой. Тэр өөрийгөө гэрлийг тэнгэрлэж болрон хувиргаж, мянган хүнийг хуурч, боолчлон дагуулж байна. Тэр хүний оюун ухааны, шинжлэх ухааныг ашигладахдаа аимшигтай чадвар гаргадаг. Могоо шиг зөөлөн гитэж орж ирээд, Бурхны ажлыг нууцаар гутаадаг. Есүсийн гайхамшгуудыг тэрээр хүний энгийн чадвар мэтээр тайлбарлуулдаг. Хэрв Сатан Христийн шашны эсрэг ил шууд дайралт хийсэн бол Христэд итлэгчид аврагчийнхаа хөлийн дор ойлон дуулж, хүчтэй аврагч дайснаа хөөн зайлуулдаг байх байлаа. Гэвч Сатан гэрлийн тэнгэрлэгчийн дүрээр хүмүүсийн оюун санаанд нөлөөлж, аюулгүй цорын ганц замаас нь татан холдуулдаг. Френолог, сэтгэл судлаар, гипноз гэх мэт шинжлэх ухааныг Сатан энэ үед хүмүүсийг хуурахын тулд илүү ихээр ашиглаж байгаа бөгөөд энэ нь түүний эцсийн үеийн онцлог ажлуудын нэг болох юм. Цаг үеийн төгсрөл ойртох тусам хүний оюун ухаан Сатаны нөлөөнд улам амархан автаж байна. Тэр хүмүүсийг Христийн гайхамшигт үйлсийг ердийн үзэгдэл мэтээр тайлбарлуулдаг. Сатан үргэлж Христийн ажлыг дуурайж өөрийн хүчийг тогтоохыг хүсдэг. Гэхдээ тэр ихэнхдээ ил шууд гарч ирдэггүй. Харин залжин бөгөөд гэрлийн тэнгэрлэгчийн дүрээр хүмүүсийг хуурч чадна гэдгээ мэддэг. Сатан цөл дээр Христэд залуу хаан шиг үзэсгэлэнтэй хүний дүрээр ирсэн. Тэр Библийн ишлэл хэлж бичигдсэн нь гэж айлдсан. Хариуд нь зовж байсан аврагч маань мөн ишлэлээр бичигдсэн нь гэж хариулсан. Сатан Есүсийн хүний сул дорой байдлыг ашиглаж байсан. Тэр бидний хүний мөн чанарыг түүнд ачаадал болгон тавьсан. Өөртөө найдах нь аюултай. Сатан хүний оюун ухааныг төөрөгдүүлж, тэднийг өөрсдийнхөө дотор сайн, агуу зүйл хийх хүч бий гэж итгүүлж чадвал тэд Бурханд найдахаа болж, мөхнийг өөртөө буруу харуулдаг. Тэд дээгүүр эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Бурханд өртөө алдар хүндийг өгөхгүй. Ингэснээр Сатаны зорилго биелдэг. Тэр хүн өөрийгөө тэнгэрт хэрхэн өргөж байснаа адилхан, доор хүн өөрийгөө өргөөд унаж байгааг хараад баярлдаг. Хүн өөрийгөө өргөмжилбөл түүний сүрэл Сатаны адил баталгаатай болдог гэдгийг тэр сайн мэддэг. Итгэлийг нураах нь. Сатан цөлд Христийг уруу татахтаа бүтлэг үтсэн. Авралын төлөвлөгөө хэрэгжиж дууссан. Хүнийг аврах үнэтэй золиос төлөгдсөн. Харин одоо тэр Христийн найдварын үндсийг нурааж, хүмүүсийн оюун санааг өөр зүгт хөдлөн, тэднийг агуу золиосын үр ашигаас холдуулахыг оролдож байна. Сатан хүнийг өөрийн бүх хуурмаг залиараа итгүүлдэг. Тэрээр хүнийг эвлэрүүлэлт хэрэггүй, цавдлагдж амилсан аврагчид найдах шаардлагагүй гэж бодоход хүргэнэ. Өөрийн гавьяагаараа Бурхны таалалд хүрнэ гэж итгүүлдэг. Ингэснээр тэр Библиэд итгэх итгэлийг устгадаг. Учир нь хэрв тэр энэ ажлаа хийж чадвал өөрийг нь эгчилдэг гэрлийг унтрааснаар аюулгүй болдог. Сатан хүмүүсийн толгойд бодол суулгадаг. Хувь хүний Сатан гэж байдаггүй. Үүнд итгэдэг хүмүүс тэмцэхийн тулд ямар ч хүчин чармайлт гаргахгүй, байдаггүй зүйлдээ тэмцэгч гэж бодохгүй. Ингэснээр сохор хүмүүс эцэстээ байгаа бүхэн зөв гэх буруу зарчмыг баримталдаг. Ингэж тэд өөрсдийн алхамд хэмжүүр тавих дүрмгүй болдог. Сатан залбирлагч хэрэггүй, зүгээр нэг хэлбэр төдий зүйл гэж итгүүлдэг. Тэр мэддэг Христийн дагалдагчдыг сэрүүн байлгахын тулд залбирал, Бурхны талаар бодох нь ямар чухал болохыг. Тиймээс Сатан хүмүүсийн бодлыг эдгээрээс холдуулахыг чармайдаг. Хэрв бид залбирлаа орхивдуулбал Сатаны хуурамч гайхамшгуудыг илүү амархан хүлээж авдаг. Тэр хүнийг хуурахтаа Христийг уруу татахтаа чадаагүйг одоо бидэнд хэрэглэж чаддаг. Заримдаа тэр үзэсгэлэнтэй задуу хүний дүрээр эсвэл сайхан сүүдрийн дүрээр гарч ирдэг. Тэр эмчилгээ хийдэг мэт харагдаж хүмүүсийг хуурч хүний найз мэтээр шүтэгддэг. Оюун ухааныг хянах нь. Надад харуулснаар Сатан хүний оюун санааг зөвшөөрөлгүйгээр хянаж чадахгүй. Харин зөв замаас холдсон хүмүүс маш их аюулд ордог. Тэд өөрсдийгөө Бурханаас, түүний сахиулсан Тэнгэрийн эхчүүдийн хамгаалалтаас салгасан байдаг. Энэ үед Сатан нягт ажиглаж, тэдний сүнсийг сүйтгэхээр хууралтай авчирдаг. Хэрв тэд харанхуй хүчийг эсэргүүцэж, Сатаны урхаас гарахыг хичээвэл энэ нь амар ажил биш. Учир нь тэд Сатаны талбарт орж, тэр тэднийг өөрийнхөө өмч мэтээр нэгтэг. Хүнийг Христийн гараас булаахын тулд бүх хүчээ дайчилж, муу ёрын бүх армийг дууддаг.
Түүнийг уруу татсан хүн өөрөө чөлөөлөгдөхийн тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Гэвч тэд өөрсдийгөө аврахаар тэнцэж эхлэх үедээ гониглуулсан Бурхны Тэнгэрийн эхчүүд нь эргэн ирж тэдэнд тусалдаг. Харин Сатан ба түүний Тэнгэрийн эхчүүд олзоо алдахыг хүсдэггүй тул хүчтэй тэмцэл өрнөдөг. Харин алдаа гаргасан хүмүүс чин сэтгэлээсээ бурууга хүлээн уучлал гуйж даруй байвал хүчтэй Тэнгэрийн эхчүүд ялж тэднийг муу ёрийн хүчнээс салган авна. Хүшиг өргөгдөхгүй. Хүшгийг өргөхөд би энэ үеийн ялзрал, бузар булайг харж, зүрх минь өвдөж, сүнс минь бараг унаж байсан. Би дэлхийн оршин суугчид өөрсдийн гим нүглийг дүүртэл нь хийж байгааг харлаа. Бурхны уур хилэн бадарсан бөгөөд нүгэлтнүүд энэ дэлхийгээс устдах хүртэл намжихгүй. Сатан бол Христийн жинхэнэ дайсан. Тэр тэнгэрт ч газар дээр ч бүхий л бослого тэрслэлтийн эхлүүлэгч ба өдөрдөгч юм. Түүний уур хилэн улам хүчтэй болсоор байна. Бид түүний хүчийг бүрэн ойлгодоггүй. Хэрв бидний нүд нээгдэж, унсан Тэнгэрийн эхчүүд аюулгүй гэж боддог хүмүүсийн хажууд хэрхэн ажиллаж байгааг харуул. Бид ингэж амар тайван байхгүй байсан. Хорон муу Тэнгэрийн эхчүүд биднийг алхам тутамд дагаж байдаг. Муу хүмүүс Сатаны зааврыг дагахдаа бэлэн байдгийг бид мэднэ. Харин бид Сатаны үл үзэгдэх туслахуудаас сэргийлэхгүй бол тэд шин аргаар ирж гайхамшиг эд шид үзүүлнэ. Бид зөвхөн Бурхны үгээр л амжигттай эсэргүүцэж чадна. Зарим нь эдрээрийг Бурхны гайхамшиг гэж хууртардна. Өвчтэй хүмүүсийн өмнө эдвэрэл гарч гайхамшгууд бидний нүдэн дээр орж өнгөрнө. Сатаны худал гайхамшгууд бүрэн ил гарахад бид бэлэн үү? Олон хүн түүний урханд орж баригдахгүй гэж үү? Бурхны энгийн тушаал, хуйлаас холдож зохиомл үлгэрт итгэж буй хүмүүсийн оюун ухаан Сатаны худал гайхамшгуудыг хүлээн авахд бүрэн бэлэн болж байна. Тиймээс бид бүгд өөрсдийгөө эрэх тэнцэлд бэлтлэх хэрэгтэй. Бурхны үгэнд итгэж, залбиралтайгаар судалж, амьдралдаа хэрэгжүүлснээр бид Сатаны хүчнээс хамгаалагдаж, Христийн цусаар ялалтыг хүртэнэ. Бидний мөн чанарын аливаа хүсэл, оюун ухааны ямар ч чадвар, сэтгэлийн ямар ч хандлага байлаач ариун сүнсний хяналтанд үргэлж байж байх ёстой. Бурхан хүн бүрт өгдөг ямар ч ёроол, эсвэл зөвшөөрдөг ямар ч сорилт байсан Сатан үүнийг ашиглан уруу татаж, дарамтаж, сүнсийг сүйтгэхийг оролддог. Бид түүнд өчүүхэнч боломж олгвол тэр ямагт дайрна. Иймээс хүн сүнслэг гэрлээр дүүрэн байсан ч Бурхны хайр хишгийг хангалттай хүртсэн ч гэсэн даруугаар алхаж, итгэлтэйгээр түүний удирдамжийг гуйх хэрэгтэй. Бурханд итгэдэг хүн бүр оюун санаагаа хамгаалж, ямар ч их дарамт дор байлаач өөрийгөө хянах ариун үүрэгтэй. Мойсед маш хүнд ачаа оногдсон. Хүн түүнийх шиг их сорилтонд өртөх нь ховор. Гэвч энэ нь түүний нүглийг зөвтгөөгүй. Бурхан ард түмэндээ хангалттай тусламж өгсөн. Хэрв тэд түүний хүчийг найдвартай түшүүл нөхцөл байдлын тоглоом болохгүй. Хамгийн хүчтэй уруу татардч нүгэл хийх шалтгаан болж чадахгүй. Нүгэл бол бидний өөрийн сонголт. Газар дэлхийч, тамийн хүчч, хэнийгч албадаж, муу үйл хийлгэж чадахгүй. Сатан бидний сул талыг онилдог. Гэвч бид заавал ялагдах албагүй. Дайралт гинтийн ширүүн байлаач Бурхан бидэнд тусламж бэлтгэсэн. Түүний хүчээр бид ялж чадна.